За. Ойр дуулцсангүй сонин сайхан юу вэ? За лайв маань жоохон гацаад байгаа юм шиг байна манайха. Юу вэ? Энэ одоо явж байгаа лайв юм уу гинэ. Тийм байна. Өдөр нэг юм уу зав гараад тэгээд төр та бүхэнтэй бас асуух зүйл байвал бас асууж болно. Тэгээд асуух зүйл байвал манайхан комент хэсэг дээр асууж болно. Та бүхэндээ бас асуух зүйл байгаа гэж бодож байна. Тэгээд асуултанд чинь хариулаад хэдхэн минут лайв хийх гээд гэсэн байгаа шүү. Миний хувьд жоохон лайв нь гацаад байгаа болохоор манайхан та бүхэн бас миний үг одоо нэг хоцорч та бүхэнд очиод байж магадгүй шүү. Тийм болохоор та бүхэн комент хийсүүдээр бас юу гэж асуух зүйл байвал асуугаад байж болно. Ойрд ерөнхийдөө бол завгүй байлаа. За манайхан цааш нь гоё шеэрлээд өгчүүл сайн байна. Тэгээ ойрд нүүн лайв одоо хийгээгүй учраас ингээд бас хүмүүс бас мэдгүй байж магадгүй энэ миний фэйсбүүкийг. Тийм болохоор та бүхэн бас цааш нь бол цааш нь гоё шеэрлээд өгөөрэй. Үсээ ингээд өөрөө нэг гэртээ ингээд үсээ ингээд тайраа хийсэн. Чойл тавьж байгаа шинжин явж байгаа. Тэгээд ингээд үсээ өөрөө ингээд тайрсан чи айгүй нэг одоо сонин ингээд тайраад чойл юм шиг биш юм шиг. Сайн уу хуурамч хаяг нь харин нөгөө миний нэрээр хуурамч хаяг нь зөндөө байлээ. Тэгээд би өөрөө нөгөө нэг ойрын хэдэн одоо сар ч юм уу те нөгөө ерөөсөө нэг лайв хийгээгүй жоохон нөгөө лайв хийх нь итгэхгүй байгаад байгаа учраас та бүхэн бас ойлгоорой. Тэгээд хуурамч миний одоо зургийг ашиглаад те хуурамч одоо тийм лайвнууд болохоор зөндөө байгаад байлээ шүү. Тийм болохоор хуурамч хаягнууд зөндөө байгаад лээ. Тийм болохоор та бүхэн бас энэ болохоор миний жинхэнэ хаяг учраас та бүхэн бас ойлгоорой. Тийм хуурамч хаягнууд угаасаа нөгөө миний зураг одоо миний одоо зурагтай одоо тэр хуурамч фэйсбүүк хаягнууд болохоор зөндөө байгаад байгаа учраас юу нэ өөрхийн нүдний яасан хурдан арилдсан бэ хэднээ хонцны хоногийн өмнө зурагтын тэнд нэвсээс урт цов өмссөн шаас сохтоо ам хам цус гарцсан нүдэн
тэр цоо явж байлээ шүү. Тийм тэр чинь нэг яагаад нэг дээр л хүн мунддгүү гэчихээр нэг согтуу нэг юмнууд яхаа тэгэл хамт үеж байгаа л найдаж байгаа л инээднэр хамт найдаж байгаа л муудалцаад тэгээд зодоо гээд зодтолдоод миний зодтолдох ч юу ах те зүгээр зодуудаад тэгээд нөгөө одоо тавилын юм да тий тэрэн шиг бас тийм болсон байгаа. Манай Монголд амар юу штэ амар үлэн штэ тэг хүний мууд амар дурлдгийг сайн одоо хүн ингээл одоо сайн зүйл ингээл хийх ч юм уу одоо хэрэгтэй юм ярих ч юм уу те тэр тал дээр бол ерөөсөө нэг амар тийм юу яадаг штэ нэг амар юу яаж хүлээж нэг авдгүй штэ нөгөө замаа нохот жингийн цоо явж л байдаг гэдэг шиг нөгөө илжигний чихэнд алт хийсэн цэсэр нь ус хийсэн цэсэр гэдэг чиг л ерөөд бол хэрэгтэй юм дээр бол манайхан ерөөд бол нэг амар тийм хүлээцгүй ч юм гэмээр юм дэ тий. Өөргөд одоо тавилын юм даа гинэ. Тэгсэн юм гэнэ. Сэгсгэр гэсэнтэй сэм гэдсэнтэй юу гэдэг лээ. Яхаа тэгээд хүний амьдрал чинь тэгэл мөнхийн биш дээ. Хүн яг одоо нэг амьдралдаа зөндөө л алдаж ондог хүмүүс байдаг шүү дээ. Та бүхэн ч нэр мэдж байгаа. Тийм учраас ирэнтэй бараантай энэ одоо очлон дээр тий одоо хүнийг таашгүй шүү дээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг хүний айс зан одоо тий өссөн газар одоо байгаа орчин тий тэр хин дээр өссөн тэр хүн бол өөр байдаг учраас бол би тэр хүмүүс бол одоо юу ерөөд бол юуг нь бол хамаагүй. Тэгтээ би бол өөрийнхөө амьдраад одоо өссөн ерөөд бол ганц амьдрах насан дээрээ тий одоо хизээч хүн одоо зовлон жаргал ээлждэг хорвоо юм чи хизээчсэндээ ингэ хүн ерөөд бол өвчин зовлон одоо бусыг бол маш амархан болцсон шүү дээ. Хүний амь амьдрал хүний одоо амь одоо ерөнхийдөө бол тэгэл найг болцсон дөө хизээ одоо үхээч мэдэхгүй хизээ яахаа ч мэдэхгүй тийм учраас хүний амьдрал өөр учраас та бүхэн бас ойлгоорой. Хоолой хийж лаяа хийгнэ. Нөгөө би нөх би бол нөх амар идэд идгүй. Гэхдээ нөгөө ганцаараа болохоор ерөөд бол нэг амар нэг хоол нэг хийгээд идэх шүү дээ би гэртээ ерөөдөө одоо гэртээ нэг хоол хийгээд яг нэг яг нөгөө мандан бадарсан үед л одоо найзуудтайгаа ч юм уу те одоо нэг хамт байгаа хүмүүстэйгаа ч юм уу ингээд дундаа ороод ингээд амар гоё ингээд найзлаад ерөнхийд бол надад найз нөхөд гэж нэг байхгүй. Тэгтээ бол яг хүний амьдралд одоо тэгэл найз олдвол тэрлээ олдохгүй бол тэрлээ тэгэл гомби гоцон толгой ингээд яваал тэгсээр байгаа л одоо нэг ядаж нэг 80 наслах юм уу яах юм ядаж нэг 70 наслчихсан гэж бодоод л штэ босож юм аа. Тэгээд яг хэд наслаханд бурхан тэнгэр бас харж байгаа бах. Тэгээд хүнд гим хоргүй өөрийнхоороо ингээ мөнчгөөр ингээ амьдраад яг зодтолдуулаад налзууд алдаж хэрэлдүүл хэрэлдэж тий. Тэгэл ингээл юмхэд бол өөрийнхөө бишгсэн мөрийг ингээл мартчихгүйхан шиг ингээл бишгсэн мөрөө хараад юмхэд бол ингээл яваад байгаа. Гэтэ яг нэг эзний өдөр бурхан багш намайг баярлуулах байлгүй дээ. Нэг сайхан найзтай болуулаа тий. Сайхан хамт олонтой сайхан найзуудтай болооч
баярлуулах байлгүй дээ гэж миний хувьд боддоо шүү дээ. Ерөнхийдөө бол өөдрөг байх хэрэгтэй. Өөрийнхөө бай гэдэг лөө. Тэг хүн хамгийн гол нь хоёр нүртэй байж болохгүй. Би бол найзлагдсан хүндээ сэтгэлээсээ найзалцдаг. Тэгээд байвал байгаад байхгүй бол бензиний шилгээл ингээд явдаг учраас надад нэг тэр бол нэг сонирн биш. Ерөнхийдөө би бол ерөөсөө нэг тийм яг хүн одоо яаж амьдрах нь чухал биш. Одоо хүн ерөнхийдөө бол өөрийнхөө тий өөрийгөө л ингээд хүний одоо амьдрал руу одоо хошууд үржихгүй хүн шиг хүнд гай олчихгүй хүн шиг тий ингээл амьдарч ивэл ерөнхийдөө бол хүний тэгэл хувь тавилан шүү дээ тэр чинь. Даал наслахад тань хүн хөр хөвдөлтэй чигтэн барилга дээр жарих гутраад зүгээр солиороод байхаар гэнэ. Ерөнхийдөө бол архийг хүн гутрах гэж боддог шүү дээ. Хүн ерөнхийдөө бол архинаас өөрийгөө татаад авал бол тэр өөрийнх нь хувь хүний л асуудал, өөрийнх нь л ухамсар сэтгэхүйн бодлого байдаг болохоос хүн хүнөдлөө амьдарч байгаа юм шиг нэх амар ингээл одоо хүмүүний үгэнд ороод ивэл хүн болгон өөр одоо айш харан шинтэй хүн болгоны толгой бол өөр ажилтдаг байгаа. Тэгээд тийм болохоор би амьдралаа нэх амар тийм хүнээр одоо заалах ч юм уу. За яг хөө заалах үед бол заалгана. Заалахдаа за одоо жишээлбэл за миний дүү ингэж болдгоо шүү. Энд чинь ингэж болно. Миний дүү энэ чинь ингэж буруу байна. Одоо хийж байгаа ажлыг ч юм те ингэж хажуудлаас ингэ хилээд өгчих тийм зааварчлах тийм одоо сэтгэлээсээ тайлбарлаж одоо зааварчилгаа өгчдөг тийм хүмүүс л надад ерөнхийдөө бол хэрэгтэй байдаг. Тэгээд яг хуу өдөр зэрэгтэй ингээ ганцаараа яг хуу зарим хүмүүст нь бол хүмүүс бол минь ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү, эн чинь буруу, тэр чинь зөв тэгээд ерөнхийдөө бол одоо цагт бол зөвүүн цаг болсон шүү дээ. Одоо цагт ч тэгэл хүн ч одоо тэгэл бүр ингээл мөнгөний улаарцсан тий одоо тэгэл Монгол олж ивэл болоо Монгол байвал болоо гэж тэгэл байнга ингээ насан туршдаа ямар мөнгөний төлөө ингээд өөрийгөө золиослоод ингээ яваадах биш. Өөрийгөө яг хураа мөнгө бол амьдрал дээр бол мөнгөний бол одоо мөнгө бол яаргүй хэрэгтэй байдаг. Гэхдээ хамгийн чухал нь болохоор надад найз нөхөд тийм хүмүүс л ерөнхийдөө бол хамгийн эхлээд мөнгнөөс илүү одоо найз нөхөд зөв одоо зам руу чиглэлждэг чиглээд өгчдөг тийм найзууд хоёр нүргүү тийм нэг зангаараа нэг айшаараа тийм хүмүүс л ерөнхийдөө бол хамгийн мөнгнөөс одоо илүү тийм л хүмүүс ерөнхийдөө бол хүнд бол хэрэгтэй байдаг байх гэж бодож штеп. Хүрээлэн одоо зөв хүрээлэнгээ олжвол тэгэл бас л зөв амьдрал тэгэл хүн чинь би нэр эн чинь нэг буруу байсан юм шүү дээ. Би тэгж амьдарч ирсэн. Миний буруу байсан биш дээ. Ямар тэнийг юм бэ гэдэг өөрийнхөө толгой дотор одоо тэр одоо бүх алдаагаа тэр буруу хүмүүстэй нийлээд одоо тэгээд будаатэйгээд ингэж явж байсан тэр цаг хугацаагаа ингээд нэг ингээд тэр зөв хүмүүстэй ингээд найзлаад хөрлөөл ингээд эргээд бодоход бол харамсгал байх гэж миний хувьд бодож байна. Тэгээ бол би зөндөө ерөнхийдөө бол ихэнх нь надад нь бол тийм амар яг сэтгэлээрээ осож юм ингэж болно шүү, тэгж болохгүй, эн чинь болохгүй, миний найз энэ тэр юм ээ гэдэг өмөрөөд хамгаалч тийм хүмүүс бол яг одоо өдөө хүртэл бол байгаагүй. Гэтэ яг
яг хэрэгтэй үед бол хүмүүс бол ерөнхийдөө бол зарим хүмүүс нь тусалдаг хүмүүс байна. Оо яаж байгаа юм бэ гэгээд өмөрдөг бас хүмүүс байна. Дээлгч яхад өмөрөө чи болохгүй штэ гэж өмөрдөг бас хүмүүс байна. Хүн хүний онцлог чанар өөр л дөө гэдгийг бас хэлмээр байна. Сайн юу хийж энэ гэнэ. Хитлээ. Ерөөд ингээ ганцаараа ингээд байхад заримдаа ингээд зүгээр ч юм шиг яг ингээд цагаан тулаад ганцаар л гэдэг чи бас одоо амар хэцүү тий. Яг ингээд хүнтэй ярилцаад сайхан ингээд найзлаад нөхөрлөөд ингээд сайхан аяг хоолоо тий хуваагаад идчихэд оо миний найз ингэж болно тэгж болно хоёулаа ийм ажил хий тийм ажил хий миний найз ингээд юу яа энэ тэрэмээрээ гэл ингээд яг заавчлаад ингээд яг дэрэгдээ тийм заавчлаад тэгээд өгчдөг найзуудтай болохыг л би хүсдэг. Тэгэхээр бол нөх амар одоо юу гэдэг нь те хүнийг ингэж ялгаж харьцдаг одоо гадна өнгө зүс арьс те ир имээр нь бас ялгаж харьцдаг тийм хүмүүс бол ерөөд бол миний хувьд бол яг уу хүн ганц л амьдрах насан дээр хүн өнөөдөр ямар байна хүний гадна төрөх гадна үзмж одоо өмсөн зүйлсэн те тэр бүх хүн ерөөд бол надад нэх проблем биш. Өнөөдөр яг хэрэгтэй хувцтай яаж явж болно, цэвэрхэнч байж болно. Тэгээ хэрэгтэй хувцтай заавал явах биш. Хүн өөрийнхөө би бол өөрийнхөө хүссэн хувцсыг өмсдөг. За би жишээлбэл гэртээ заримдаа одоо өсгийтэй хутал өмсөх ч юм уу тийм юунууд бол гэртээ заримдаа бүжиглээд өсгийтэй хутал өмсөөл ингээл өөрөөрийг ингээл одоо тайтгаруулаад өө осорч маа чи чаднаа өдөө тэр чадсаар ирсэн юм чинь чи чадчих таарна гэсэн тийм хандлага, тийм бодолтой байдаг учраас би гэхдээ заримдаа уйтахаараа болвол тэгээд яамаа ч юм дээ яхаа мэддэг шнэ ерөөдөө бол тэгэл палаж малаж юмсаад өсгийтэй хутал өмсөөл хид ингээл алхаад би ерөөдөө бол өөрийнхөө ингээд өсгийтэй хутал өмсөөд өсгийтэй хутал ч юм уу дөвбөр ч юм уу палаж малаж ч юм уу өмсөөд ингээд гадуур ингээд өөрийнхөө одоо явах аягүй дуртай хүний ирэхээр жарахаар өөрөө ирэхээр зов гэдэг шиг би бол өөрийнхөө л үдээд зэрэгтэй байгаа. Гэхдээ намайг ойлгодог ч хүмүүс байна, ойлгодоггүй ч хүмүүс байна. Тийм болохоор би нэг одоо хүмүүс анхаалыг татах ч юм уу тэрэндээ бол гол нь биш. Би өөрийнхөө цайхан амьдраад өөрийнхөө энэ орчлонг бол зүгээр өөрийнхөө л ингээд энэ орчлонг ингээд дуусгамаар байна гэж дотроо ерөөдөө өөр өөртөө заримдаа ярихаар өөр өөртөө ярихаар бүр өөр ирэхгүй ингээд нүднээс нэлээс гадаг ч юм уу гэртээ тэгээд ингээд заримдаа ингээд шүн нойр хөрөхгүй тэрэн дээр өвөлдөг ч юм уу тэгээд нэг эсвэл дуулмар сангадаад нэг эсвэл ингээд өө сайхан найзуудтай байсан бол сайхан ингээд гадуур инээлдээд хөхрөлтөө ингээд амар гоё явах гэсэн надаас ичдэггүй надад намайг хүний нүдээр л хардаг надаас ичдэггүй тийм найзуудтай байхыг л би хүсдэг. За би энийг хэлмээр энэ тэгээд та бүхэнд ямар ч хэлсэн маш их баярлалаа. Тэгээд яг хоо доромжлсны 7 бурхан од шиг гэлдэж явах болно. Тийм болохоор та бүхэн бас намайг одоо энэ миний жинхэнэ Facebook гэдэг та бүхэндээ би бас хэлэх гэж би лайв хийсэн шүү. Тэгээд төр зүрийн лайв байгаа болохоор та бүхэндээ маш баярлалаа гэдгийг хэлье.
Би гадуур өнөөдөр нэг гадуур гарсан чинь хувцсаа угаагаад гэрэн цэвэрлээд гадуур хогоо ерөөдөө цэвэрлээ тэгээд нэг таарлаа. Тэгээд өнөөдөртөө бол гэхдээ сайхан өнждөг ч юм уу эсвэл мэдгүй ерөнхийдөө бол одоо 5 цаг болж байгаа гэдэг чинь гадуур гарна гэхэлэр одоо хайчих юм билээ тий. Тэм учраас одоо гэрээсээ гэтээ амар уутахтай байна. Тэгээ нэг хоол идэгсэн чинь бүр ингээд манараа бүр ингээд хоолоогоор хоолж давахгүй юм шиг санагдаад ингээд ганцаараа болохоор ингээд хоол хийждэг. Тэгэл нөгөө нэг хоолоо идэх гэж бас ихэн бодно шүү дээ бас. Тэгээд яхаа юу хоол хийгээд зүйл идчихэн л дээ. Гэхдээ хоол ерөөсөө ормооргүй санагдаад ерөөдөө хоол идмээргүй санагдаад байгаа ч юм уу. Ерөөдөө нэг гэрээ цэвэрлээд ингээд тоосмосоо арчаад ингээд өөрийгөө ерөөд бол ингээд аргацаагаад өөрийгөө ингээд аргацаагаад ингээд байгаад байна. Тийм учраас за тэгээд тэгээд маш их баярлалаа. Яа өглөө нөгөө нэг би усанд ороод хөл гараа угаасан чинь гадуу нөгөө хог арилгасан чинь байхгүй нөгөө аимсумсаагүй яасан чинь бүү хаалаач гэж одоо өөр одоо юу ярих вэ тэгээд байж л юм юм тий байвал байхгүй бизнес хийлгээл амьдрал л шүү дээ. Сайхан чиний тэнийг авах гэнэ. Чимээ гүншнээс. За маш их баярлалаа. Тэгээд дараагийн лайвн дээр хэдүүлээ гоё. Та бүхэндээ надад одоо санаа болгож олж штэ асууж юм аа. Ийм ярил ингэж амар сонирхолтой байдаг ч юм уу те. Тэгвэл тэгээд ингээд энэ тэр юмэрээ та бүхнээс зөвлөгөө өгч болно шүү. Дэлбэрсэн биш ээ. Угаачаар нөгөө нэг миний өс зүгээс шингэн болохоор за маш их баярлалаа. Түр зур лайв тийм санаатай зөндөө ярьчлаа. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бай.
боллоо гэж тэгэл байнга ингээ насан туршдаа ямар мөнгөний төлөө ингээд өөрийгөө золиослоод ингээ яваад тах биш. Өөрийгөө яг хураа мөнгө бол амьдрал дээр бол мөнгөний бол одоо мөнгө бол яаргүй хэрэгтэй байдаг. Гэхдээ хамгийн чухал юм чинь чи чадтал таарна гэсэн тийм хандлага, тийм бодолтой байдаг учраас би гэхдээ заримдаа уйтахаараа болвол тэгээд яамаа ч юм дээ яхаа мэддэг шүү дээ. Ерөөд бол тэгэл палаж малаж явсаар өсгий тоглолт өмсөөл хэд ингээл алхаад би ингээд бол өөрийнхөө сайхан чиний